This is Paige Becker. It's time for you to be the best with my team. Let's go. Give it all I got, then I'ma give some more. It's giving. Push it past the limit, cause I'm built to score. Built to score. Mind over matter, I'ma win the war. Yeah. Keep rising to the top, no matter what. No matter what. Yeah. I'm a winner, no matter what. Rising to the top, no matter what. Сайн бацхан үзэгчдээ орой мэндийг хүргэе. NBA-ийн улирлын өмнө уламжлалт ёсоор та бүхэнд хүрдэг 30 баг 30 өдөр нэвтрүүлэг гэлж дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийн Platinum Event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт банк. Студид хөтлөгч Хулан миний бие тайлбарлагч Тулга Нямбаярнаар ажиллаж байна. Орой мэндийг хүргэе. За үзэгчдээ бас орой мэнд хүргэе. За өнөөдөр бидний онцлох баг болвол үнсгэлжингийн үлгэрийг талбай дээр бодит байдал болгож чадсан. За NBA-ийн түүхэнд үргэлж яригдах гайхалтай финалыг бидэнд толилуулсан Indiana Pacers байх болно. За өнгөрсөн улирлын тэдний амжилт түүх тэр чигтээ NBA-д үргэлж яригдах ийм амжилт байлаа. За харин улирал нь бол 50 хожил 32 хожигдолтой. За плей-оффоос эхлээд бол тэдний амжилтууд яг одоо энэ дэлгэц дээр харж байгаа статистик үзүүлэлтээс бол эрс өссөн ийм төр зурагтай байсан байгаа. За харин улиралд бол тоглооны үзүүлэлтээр 9 бичигдэж байсан байна. Хамгаалтаар 13-т, нийт рейтингээрээ бүр 12-т байсан байна. За хурдаараа бол босоод бичигдэж байсан юм байна. За тэдний хувьд өдөрлийн бол ер нь дундчил баг байсан гэсэн үг. За яг хөө гэхдээ мэдээж 50 он жил хүрсэн баг гэдэг бол яг одоо хэдэн жилийн өмнө одоо миний санаж байгаагаар бараг 2010-ад оны үед 2007-8 оны үед өрнөдөд өрсөлдөөн бас нэг үед амар байх үед 50 хожилд өрчээд плей-офф орж чадлагүй үлдчихсэн баг бас байдаг. Тэгэхээр тэрнтэй харьцуулаад харах юм бол ер нь дундчил үзүүлэлт гэсэн үг. Гэхдээ хамгаалтын үзүүлэлт, тоглооны үзүүлэлтээр заа нэг 10 хавцаа байсан баг финалд гарч ирсэн тохиолдол сүүлийн хэдэн жил бол тийм ч олон биш байх. Хоёр ч удаа финалдад хоёр ч удаа яг өмнөх хөлрөлт жишээ нь финалдахдаа бас л иймэрхүү статистик үзүүлэлттэй байсан. Тэгээд яг хөө Indiana Pacers-ийн хамгийн том өөр зүйл нь юу вэ гэхээр тоглолтын хэмнэлээр эхний 10-т байгаа багаас ингэж 50-аас дээш хожил байгуулсан баг байхгүй байхгүй. Тэгээд Indiana зүгээр хамгийн хурдан хэмнэлтэйгээр гэхдээ хождог саксыг тоглож таа. За тэгээд багийн амжилтууд бол түүх рекордыг эвдсэн маш олон үзүүлэлтүүд байгаа. Тэд ямар замыг туулж өнгөрсөн улирал финалд хүрсэн бэ гэдэг юмсыг хамтдаа харцгаая. За 1988 оноос хойш 15-аас дээш онооны зөрүүтэй хожигдож яваад 5 ч удаа хоцсон цорын ганц баг болсон. За тэгээд итгэмээргүй олон амжилтууд байгаа. За Матурны 22 минутанд 27 оноод сэлгэнээс авсан Джейсон Терригээс хойш анхны тоглогч. За тэгээд плей-офф Халибурт 11 удаа дабл хийсэн түүхэн рекорд болсон. За тэгээд 30-15-10 хийхдээ нэг ч бөмбөг алдаагүй мөн түүхэнд анхны тоглогч. За тэгээд бүсийн финалд 11-нд дамжуулт 1.5 бөмбөг алдах дундчилж байгаа нь 21-р зууны бас анхны тоглогч гэх мэт. Тэгээд тэр олон баазар шийдэлтүүд, товтлогоонууд ялангуяа Халибуртны гэдэг. Энэ бол одоо юу гэдгийг нэг 7 тоглолт гаргаад тэрэн дээр нь одоо нэг тийм баазар шийдэлтээр шийдэгдээд явцсан бол бас өөр хэрэгтэй. Плей-офф ингээ харахаар ерөөсөө илүү хэрэгцсэн байгаа байхгүй. Тийм. Бүсийнхээ өрсөлдөгчдийг дөрөв дээдлэлт нь 2 л хожигдсан байгаа байхгүй. Хамгийн олон хожигдохдоо нэг багтаа. Тэгэхээр үнэхээр гайхалтай амжилт байсан өнгөрсөн жил яг бол. Тэгээ ер нь зурлууд илүүрхсний шинжил харагдаж байна. Тэгээд яг итгэмээргүй хожлууд бас олон байлаа. Тэгээд дээр нь яг эхний хоёр шатнд гэмтлийн асуудлуудтай багтаа уучраа таарсан. Тэрийг өөрсдөө бас их сайн ашиглаж чадлаа. Тэгээд ер нь бас нэг талаараа тэгэл нэг зам зурагдсан байгаа багийг нэг аз хүртэл түшдэг гэдэг шиг. Тэгээд эсрэг багууд нь өрсөлдөгчд нь хүртэл бас гэмтэл бэртлийн асуудлууд бас таарж ирсэн учраас тэгээд тэрнээс шалтгаалаад тэдний хувьд бас финалд их гоё замаар явж хүрсэн гэж хэлж байна. OKC-тэй ч гэсэн 7 тоглолт гаргалаа шүү дээ. Тэр нь бол 7 тоглолтгүй шүү дээ. Халибуртон хувцас зориогүй бол юу болох байсан бэ гэдэг бас их сонирхолтой яриан сэдв болсон. За Tyrese Halliburton нөлөөний тухайд энэ хэсэгт гурван хамтдаа ярилцъя. За сүүлийн хоёр улирлын статистик үзүүлэлт нь бидэнд харагдаж байна. За хэдийгээр оноо авалт нь Siakam-аас өндөр биш ч гэсэндээ багтаа үзүүлэх нөлөөний тусмаа дамжуулалт дээр хамгийн сайн харагддаг ийм тоглогч байгаа. Тэгээд Halliburton байгаагүй бол гэсэн
гарсан асуулт 7 дахь тоглолт руу шилжиж үргэлж гарч ирэх бол нэгнээс хойш цаг үе магадгүй яригдах баг. Түүний Писерт үзүүлэх нөлөөний тухайд та хоёрыг ямар дүгнэлттэй байдаг вэ? Харахгүй би бол хувьдаа зүгээр Халибертыг нэг тийм өндрөөр үнэлдэг бол байгаагүй. Тэгээ ер нь өнгөрсөн удирлын тэр плей-офф тэр олон гайхалтай товтлогоонууд бага манлайсан байдал оноо тэгж их авахгүйгээр бага хожид хөрвөл гэж бас болдгийм шүү гэдгийг харуулсан ээлжтэй тоглож Тари Салиберт гэсэн. Ер нь өнгөрсөн жилийн тэр Тари Салибертийн тоглолт тэр чигтээ ер нь өөрийг нэлээд хүлээн зөвшөөрүүлсэн өдрөл болсон баха. Яг нь статистикийг харахаар тэрний өмнөх өдрөлөөсөө нэг одоо өссөн юм байхгүй тий буурцсан харагдаж штэ. Тэгсэн мөртлөө яг нөгөө багийнхандаа бусдаа нөлөөлж байгаа нөлөөлөл нь үнэхээр гайхалтай байсан. Тэгээ гол нь багийнхаа амжилтыг ахиулсан байна шүү дээ. Бүсээ аврагт хүрсэн байгаадсан бол энэ финал руу хөтлөлөө. Тэгээ финалд хүрэхдээ 7 дахь тоглолт руу аваачсан. Тэр эхний тоглолтын дээр OKC-гийн эсрэг хийсэн тэр шийдэлт бол ерөөсөө OKC-гийн фэнүүдийг ч гэлтгүй ер нь сагсан бөмбөг үздэг бүх хүнийг шокнд оруулсан. Тийм хожил болсон шүү дээ. Одоо зүгээр Индиана Пейсерсийн сагсан бөмбөг гэдэг нэг арай өөр сагсан бөмбөг яваад шүү дээ. Лигийн финалд гарч байгаа, авраг авч байгаа энэ контендер багуудын сагстай харьцуулах. Тэгэхээр тэр сагсын гол тулгуур нь ерөөсөө энэ тоглогч. Энэ тоглогчийн тоглолтын юм их тохирсон тоглолтын хэмнэл болон багийн бүрэлдэхүүнийг Грэг Карлайн цогцолжуулагч бүрдүүлсэн байна. Тэгээ багийн лидерээ хүрээлүүлээд багийн лидерийн тоглолтод цогцсон ийм тоглолтоор чөлөөтэй сагсан бөмбөгийг тоглоод илүү энэ тоглогч бүр нээлттэй сагсан бөмбөгийг тоглоод энэ баг тэгээд амжилттай 2 үлрэлийг ямарсан өнгөрүүлээ. Тэгээд төрүүлж чадаагүй ч гэсэн гол зорилгодоо хүрч чадаагүй ч гэсэн маш том амжилтыг харах үзүүлээ. Энэ баг үзүүлээ. Тэгээд зүгээр нөгөө дэлхийн авраг дээр бүтлгүүцсний дараа Америк шгшээ дахиад бүрдээд илүү туршлагатай лидер одоо Стеф Curry болон LeBron, KD гэдэг их тоглогчтой авч явсан. Тэжээс ерөөс хоёрын тоглогч үлдсэн Anthony Edwards, Salibert хоёр байсан. Дэлхийн авраг дээр бүтлгүүцсэн бүрэлдэхүүнээс. Тэгээ ингээ бодохоор зүгээр Steve Kerr-ээр үлдсэн Америк шгшээгийн салжуулагчдын бүрэлдэхүүн төрлийн тоглогч үнэлэгдсэн, хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг нь харагдаж байгаа. Ер нь яг нөгөө сагсныхаа хүрээлэлт гэдэг шиг тий. Яг одоо тоглогчдынхоо дунд, дасгалжуулагчдын дунд бол Халиберт угаасаа ер нь хүлээн зөвшөөрөгдсөн байсан. Харин бусад одоо сагсан бөмбөгийн фэнүүдийн хувьд яг ийм хэмжээнд баг мандалах тоглогч гэдэг дээр хүлээн зөвшөөрөгдөөгүй байж байгаад өнгөрсөн жил яг албан ёсоор өөрийнхөө нэрийг бүр тамгалж үлдээлээ. Тэгээ харамсалтай нь яг хуу финалийн хамгийн чухал тоглолтын дээр гинтл авдаг нь за одоо тэр финалд хожигдсон ч яах вэ? Хамгийн гол нь тэр хүн бэртэл авдаг нь үнэхээр харамсалтай зүйл болсон байгаа. Тэгэхээр одоо энэ үйлрэлд бүтэн одоо өөрийгөө имжлээд дахиад одоо бидний урдын мэдх тэр Халиберт эргээ ирээсэл гэж найдаж байна да. За тэгээд Индиана Пейсерсийн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхий менежер хэвлэлийн баг хурлын үеэр бол Халибертныг хурдан хугацаанд ирүүлэх гэж бид огт яарахгүй байгаа. Илүү сайн ирнэ гэдэгт нь итгэлтэй байна. Ирэх үйлрэл бол тоглохгүй гэдгийг нь бол албан ёсоор мэдгдсэн байгаа. За тиймээс тэд энэ үйлрэлийн энэ зууны чөлөө тагантын нэрст хамгийн тодор бичигдчихсэн нэг томоохон шийдвэр гаргасан. За төвийн тоглогчоо яг харахгүй финалд маш өндөр үнэлгээнд хүргэж чадсан. Тиймээс ч Miles Turner-ыг явууллаа. Энэ тэгтээ уг нь нэг сони юм болсон байл л дээ. Одоо хэдхэн сарын өмнө ер нь бол багийн удирдлагууд Turner-ыг угаасаа гээгээ сунгаад үлдчихнэ гэж бодож исэн байл. Тэгсэн чинь гинтхэн ерөөсөө Turner Milwaukee-д гэрээ байгууллаа гэдэг дийл гараад ирсэн. Тэгээд холбогдоход угаасаа бүх юм өрөөдсөн байсан. Тэгээд Turner гарахгүй ирэхэд алдсан юм. Түүнээс биш эдгээр ирэх үйлрэл Халибертын тоглохгүй ч гэсэн Turner-ыг бол гэрээг нөгөөд авч үлдэх гэсэн зорилготой байсан юм билээ. Тэр нэг өөрсдийнх нь нэг жоохон хитрхи хайн хандсан уу тэр шалтгаанаас болоод ингээд Turner шууд зүгээр ингээ үнгүү алдсан маш харамсалтай юм боллоо багийн зүгээс харахад. Халиберт нь байхгүй учраас Miles Turner хэрэггүй гэж үзсэн хэрэг гэж ойлгож болох уу? Ер нь 10 жилийн хугацаанд Индиана Пейсерсийн төлөө $140 сая долларын цалин авч ирсэн байна. Эннээсээ тун давгүй гэрээ байгуулаад Bucks руу явчихж байгаа. Turner-ийн хувьд бас сайн хэрэгжсэн тийм. Индиана Пейсерсийн хувьд Халибертыг буцаад ирэхэд нь төвийн байрлалын дутуу байхад болно гэсэн бодолтой байгаа. Одоо явуулдаг тэгээд яг миний сайн хэлсэнчлэн тэгээд өөрсдөө л удирдлагууд нэг жоохон хайн хандсан юм болоо да. Яг гэрээ байгуулсны дараа ерөн сүүлд гарч байгаа мэдээлэлүүд бол угаасаа авч үлдэнэ гэсэн зорилготой байсан мөртлөө яг албан ёсны тим яриа хэлцээрээ эхлүүлэхгүй байгаа гэснээс шалтгаалаад тэгээ Turner за угаасаа ч ирэх үйлрэл Халибертын тоглохгүй учраас тэгээд ер нь явъя гэдэг шийдэл өөрөө хүрээд л Milwaukee-д тохиролцсон юм шиг байл л дээ. Түүнээс Индиана бол за явуулчихъя гэдэг шийдэл бол уг нь гаргаагүй юм шиг байл.
Яг зөвөр Майкл Турнер өнгөрсөн жилийг сүүлийн 5 жил солилцоонд нэр нэрэгдсэн тоглогчлоо. Уг нь үн хүргээд айл эрт явчихаар хэмжээнд яригдчихсэн юм шүү дээ. Тэсэн чинь гэрээг нь өгсөн. Тэгээ өгөөд энэ гэрээ нэхэ дуусчих байгаа байхгүй. Тэр хооронд гэрээг өгснөөс ахуулаад ер нь солилцоор хоос алдахгүйгээд нэр нь явж эцэстэн тэгээд солиулж чадсангүй. Харин гэрээ дуусаад өөр багтаа шинэ гэрээ байгуулаад чөлөө тагьяар болсон хойно боллаа. Тэгэхээр зүгээр Рикардо цэцэлж угаасаа нэг төөрнөргүй амжилтаа гаргах чинь эсвэл бүр төөрнөр бол яг аврах хаа тийм хангалттай төвөнд тоглож хийж одоо хүртэл магадгүй зөв өмнөхгүй байсан гэж болох юм. За бүр энэ ер нь яг зорилго байсан бол аль эрт гэрээг санд болгоч шүү дээ. Ер нь зүгээр хожигдож явах үед нь бид эргээд харах юм бол төөрнөрийн султлуудыг дандаа онцлог байсан шүү дээ. Ер нь хожиж байгаа сагсан дээр тоглогч юу нэг гоё харагддаг. Тэр бол зөв гэхдээ 1-2 жилийн хөөсрөл байх бас боломжтой. Төөрнөр бол потенциалдаа тулцсан. Харин ч хамгаалт үзүүлэлт нь бүр буураад байгаа шүү дээ энэ сагсандаа дараалал 3.5 хаалт дундчилдаг гэсэн төвлөрч одоо бүр сүүлийн 2 үлрэлт бол дандаа 2 хаалт те 2.1 ч юм ийм л хаалт дундчилдаг болоод ер нь хамгаалтын үзүүлэлт нь буурсан. Тэгээ гол нь самбарын үзүүлэлт самбар авдаггүй төвийн тоглолтч. Тэгээ хашилтыг сайн эд юм уухэр бас яг үнэн гэлээд яг плей-оффын тоглолтууд тамирчид төвлөрсөн тоглолтууд дээр сайн тоглосон уу сайн тоглосон. Ер нь ингээд төөрнөрийн тоглолтын арга барилыг харах юм бол тийм лигийн яг доминант хүчрэх төвийн тоглогч авч биш. Зүгээр ганц давуу тал нь дүн шидэлтүүд л байдаг. Товтлогоон дээр давуу тал нь ирдэг. За тэгээд Индиана Пейсерсийн арай онцгой энэ сагсан бомбогт 10 жил тоглосон тоглогч Багст очиод хэр хурдан хугацаанд дасан зогцох бол гэдгийг бид тун удахгүй л хэлэхэд Багст бол харьцан гайг баг. Тийм. Нөө Янасын хажууд заавал шиддэг төвийн тоглогч хэрэгтэй. Индианаг харах юм бол шидэлтгүй хүн байдгүй. Талбай дээр гарсан бүх тоглогч нь шиддэг байхгүй. Тэгэхээр одоо Халибуртон, Сиакам хоёр өөрсдөө шидэлттэй учраас зүгээр өөр төвийн тоглогч зогсох бас боломжтой, илүү хурдтай, илүү хамгаалттай, илүү самбар авдаг төвийн тоглогч бас зогсохыг үгүйсэхгүй баг. Харин Локигийн хувьд угаасаа Янсын хажууд авраг авахд Лопез байсан, шиддэг төвийн тоглогч байсан. Тэгжиж Янсын бодтой талбайн тоглолт, эзрэх тоглолт нь гардаг учраас Локигийн хувьд ч зөв сонголт, Төрнөрийн хувьд ч магадгүй зөв сонголт. Тийм баг. За үргэлжлүүлэн тэдний энэ зун шинээр ирсэн тоглогчдыг харцгаая. За Индиана Пейсерсийн Халибуртын гэмтлээс шалтгаалаад ерөнхийдөө энэ зун бол онцгой өөрчлөлтүүдийг хийгээгүй ганц явуулсан тоглогч нь Майс Турнер байсан бол үүдээ 2 тоглогчийг эмнээдээ итгэсэн байна. За тэгээд Джеймс Вайсмантай 2 жилээр гэрээгээ сонгосон. За Айзея Джексонтэй бас 3 жилээр гэрээгээ сонгосон. Юу нэг харахгүй энэ бол аргагүй ихэн сонгосон юм гэрээ. Яг хоо угаасаа баг мөнгөнд дүнж байгаа. Турнерийг алдсан учраас энэ хоёрт гэрээгээ өгсөн. Ялангуяа одоо Айзея Джексон, Вайсман гэдэг энэ хоёр тоглогч тамирчны карьерийн түүхийг харах юм бол хоёулаа маш хүнд гэмтлүүд авч ирсэн энэ хоёр тоглогч. Айзея Джексон жил гарангийн өмнө ACL-ийн гэмтэлтэй. Ер нь багтаа тус хүргээгүй шүү дээ. За Джеймс Вайсман муу ялгаагүй. Ерөөсөө рүүки жилээсээ NBA-д драфтын топ сонголтууд болж орж ирсэн цагаас хойш гэмтлээс салаагүй тоглогч. Ийм хоёр түүхтэй тоглогчийг гэрээ өгөөд авч үзэж байгаа юм байна. Аргагүй ихэнд Турнергүй болсон учраас л хийсэн шийдвэрлэлтэй. За шинээр гэрээгээ сонгосон тоглогчдыг харуулсан бол одоо бүгдээрээ ирсэн тоглогчдыг харцгаая. За муу адил 2 тоглогчийг авчирсан байгаа. За ер нь Турнер явснаас шалтгаалаад мэдээж төвийн байдал бол хоос үлдчихэж байгаа. Энэ орон зайг нөхөх гэж оролцсон байгаа юм уу? Дахиад J half гэдэг. Одоо яг бас 3 шиддэг төвийн тоглогч. Ер нь бол Memphis-тэйсэн за Memphis багтаа ер нь 3-аас шиддгээр илүү танигдсан төвийн тоглогч байгаа. 4 жилийн 10 сая гээд бас боломжийн гэрээгээр Grizzlies-тэй нөгөө sign and trade хийж авч байгаа. За тэгээд нэмээд драфтын бас 2 дугаар тойргийн 2 ирэх авсан гэдэг нь өөрсдөд бас таатар мэдээ болсон ба. За тэгээд Cam Jones-ыг драфтын 38-аар сонгосон. Ерөнхийдөө одоо бусад багуудтай харьцуулахад Индиана бол нэг тийм том өөрчлөлт хийгээгүй шүү дээ. Одоо энэ чинь финалд гараад те 7 тоглолтод хүрээж хожигдсон баг гэхэд за одоо бид нар дараа үеэр төвшөө сайжраад орж ирэх гэдэг зорилго байх ёстой шүү дээ. Тэгтэл нөгөө Халибуртон гэдэг лидер тоглож байгаа гэмтлээс шалтгаалаад нэг 100-ыг жоохон царцсан маягтай өнгөрүүлчүүдэй л гэж харагдаад байна л та. Ерөөсөө ямар ч нүүдэл хийгээгүй нөгөө байсан хэдэн хүмүүсээ нэг гэрээг нь өгд сунгаад тэгээ нэг төвийн тоглогч тэгээ драфтын нэг рүүки тоглогч нэмж авчирсан гэдэг. Ингээ харахаар Индианагийн хувьд бол
яг нэг байсан байранда хിവэрэ үлдчихлээ л дээ. Одоо тэгээ Халибертон гэхээр бүр доошлж байгаа гэсэн үг л дээ. Толгойн үед энэ тал дээр ямар бодолтой байна? Финалд хүрсэн багийн хувьд онцгой өөрчлөлт хийгээгүй байна. Уусаа тийм Халибертонгүй юм чи финалд дахиад хүрэх боломжгүй гэдэг мэдчихэж байгаа. Халибертоныг хүлээн хүлээхэд Аазуулж багийн кор бүрэлдэхүүнээссэн гол тоглогчид нь бүгдээрээ гэрээтэй байлаа. Тэгээ эдгээр тоглогчдээс зүгээр төвийн тоглогчтой өгөх цалингаа өгөөгүй. Ер нь бол санхүүгийн хувьд ч гэсэн давгүй байгаа гэсэн үг. Тэгээд навчирсан тоглогчдыг харах юм бол яг Азия Жексонд л нэг жилийн 7 саяг өгсөн байна. 7 сая гэдэг бол харьцангуй багт дээр нь сүүлийн жилд нь багаас хамааралтай жилийн гэрээ гэхээр Азия Жексон нэг 20 жил ашиглаад болохгүй бол зүгээр явуулчих болно. Джей Хаффийн гэрээ ч гэсэн жилийн 2.5 сая гэдэг бол зүгээр драфтын хойгоор сонгогдсон, техникийн төргийн хойгоор сонгогдсон тоглогчдод л өгдөг мөнгө учраас бас ингээд тестлүүд үзэхэд бол алдах юм байхгүй. Ирээдүйд сэлгээндээ ч гэсэн ашиглах боломжтой. Ер нь бол тун хямдхан боломжийн гэрээгээр дажгүй сэлгээний юм шийдэлттэй өөрсдөө товтлоонд тогтсон ийм тоглогчийг аваад ирлээ гэж харж байна. Джеймс Вайсман бол яг вэ зөв энэ үлрэлт ашиглагдаад тэгээд ирээдүйн төлөвлөгөөнд нугасаа байхгүй. Тэндээс нэг 2.6 сая гэрээ өгсөн болсон. Тэгээ ер нь тэгээд Вайсман цаашдаа ч гэсэн ер нь одоо ингээд Индианад бас тийм тоглогчтой тус хүргэж чадаж тоглохгүй болвол ер нь NBA-ийн карьер ч гэсэн бас нэлээд өвгөн нөхцөл байдалд орж байгаа бол энэ тоглогч л тоо. Тэгэхээр Индианагийн хувьд энэ жил ер нь л нэг тийм өнгөрсөн жилийн яг хуу бүрэлдэхүүн кор бүрэлдэхүүн байгаа ч гэсэн өнгөрсөн жилийн амжилтанд угаасаа өөрсдөө ч мэдж байгаа. Хизээч яагаад ч хүрэх боломжгүй гэдгийг бол тийм л үйлрэл болох байх. За тэгээд өнгөрсөн улирлын тэдний амжилтын гол нууцуудын бас нэгэн шалтгаан яа харахгүй сэлгээ байсан. За нэг эсрэг 5 дахь тоглолтод гарааны 5-т нь 37 оноос сэлгээнд 57 он авсан тохиолдол хүртэл энэ багт байлаа. За тэгээд зуны шилжилт хөдөлгөөнөөр хамгийн бага ажлыг багийн менежерүүд гүйцэтгэжээ. За дараагийн хэсэгт эрэхтэй бид цалингийн зэсний талаар болон багийн гарааны бүрэлдэхүүн энэ улирал ямар байх вэ гэдэг өөрчлөлтүүдийг та бүхэндээ танилцуулах болно. 30 баг 30 өдөр нэвтрүүлэг энэ түрээд хэсэг хугацаанд засварлаж байна. Нэвтрүүлгийн гол ивент тэтгэгчээр технологийн дараагийн үе рүү хамтдаа Unitel Group. Эргэн тавтан марл үзэгчтэй 30 ба 30 өдөр нэвтрүүлэг Indiana Pacers-ыг онцолж байгаа дугаараа та бүхэнд хүргэж байна. Нэвтрүүлгийн Platinum event тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлнэ Голомт баг. За үргэлжлүүлэн бид Indiana Pacers-ийн цалингийн цэсний тухай ярилцах учиртай. За энэ багийн хувьд энэ үйлрэл бас онцгой татвартай мөнгө төлөхгүй байгаа нь сайн хэрэг юм тийм ээ. Нөгөө төлөвлөлтөж гэрээг нөгөөгүй өгсөн бол төлөх байсан. Тийм өгсөн бол төлөх байсан. Яг одоо ингэж энэ цалинтай ингээ уялдуулаад харахаар зүгээр угаасаа энэ үйлрэлтэй Халибертонгүй юм чинь төөрнөст ингээд нэг жил илүү татвартай мөнгө төлж байгаа төөрнөг болоод ирэх 100. Тийм ирэх 100 ер нь бол зүгээр өөр түн тоглож олдно гэсэн. Дээр нь үүсэхгүй. Тэгээ энэ үйлрэлээс харж агаад өөр одоо гэрээний дуус тоглогч дахиад гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр энэс шалтгаалаад ингээд харахаар second first upfront бол хүрээгүй тэдэнд хүрэхэд дахиад 13.5 сая доллар дутуу байгаа. За тэгээд second upfront бол хүрэхэд бүр 25.4 сая доллар дутуу байгаа. Тэгэхээр цалингийн хувьд маш таатай нөхцөл байдалтай. Яг хөө тэгээ угаасаа энэ жилийн үзүүлэх тэднээс юу н хүлээгдэж байгаа тоглолт авч байгаа цалин үзэж очих байна л та. Тийм өндөр өнгөрсөн үеэр шиг өндөр амжилт угаасаа харах боломжгүй учраас. Төөрнөрт гэрээ өгсөн бол яг л юу ах байсан юм бэ те? Second upfront дээр тулж ирээд харах байсан юм те. Яг өгж бас болох л байсан юм байна. Уг нь харин тийм ер нь бол өхөд асуудал юм бол шинжээ авт өгөхгүй те. Тийм юм нэг ингээ second upfront тулахгүйгээр авч үлдэж болох гарц бол байсан. Санхүүгийн талаас харахаар угаасаа ч Төрнөрийг явуулсны дараа гарч ирсэн мэдээлэлүүд бол бид нар ерөөсөө Төрнөр ингээ явчихна гэж мэдээгүй гэсэн ийм шалтгаанууд хэлээд байгаа байхгүй. Тийм мэдээлэлүүд гараад байгаа байхгүй. Тэгэхээр Төрнөрийг ер нь угаасаа за гэрээг нөхчөө аваад үлдчихье гэсэн бодол бол байсан юм байна лээ. Гэтэ мэдэхгүй одоо юу болсон юм. Төрнөр өөрөө юм хэлдэггүйгээр шууд Милокид очоод гэрээ байгуулсан юм уу. Тэгээ нөгөө багаас хамааралгүй чөлөө тавиад болохоор тэгээд нэгэнт багтаа гэрээнд дууцсан тоглогчийг хянах харахгүй л дээ тийм л юм болсон юм шиг байна. За Indiana Pacers багийн ирээдүй бол гол анхаарал татж байгаа. За энэ үйлрэлтэд завсарлага авч байгаа бол тэрний дараагийн үйлрэл Халибертоныг ирэхэд буюу 26-аас 27 оны үйлрэлд баталгаад гэрээтэй тоглогчид бидэнд яг одоо харагдаж байна. За маш олон тоглогчид байна тийм ээ. Тэр нь баг бүрэлдэхүүн тэрчгтэй л байх гэдэг. Ер нь зөв юм гэсэн байгаа юм харагдаж байна. Одоо first upfront өгөхөд 13 сая доллар байгаа баг тийм. Багийн хоёр хэд хоёул өссөн хэмжээний 50 сая гэрээг авцсан байгаа юм. Үүгийн тоглогчдоо үнээр айтайхан гэрээнүүд өгсөн. Эндрю Нэмпар, Добби Топн, Арней Смит, Маккаул хоёрын гэрээ бол үзүүлж байгаа нөлөөнд нь харьцуулахад
маш бага нөлөөтэй гэрээ шүү дээ. Тийм шүү дээ. Одоо ер нь цалингийн зэс жил болгон өсөөд тоглогчдын авдаг цалин өсөөд одоо зүгээр драфтын эхний 5 дотор сонгогдож байгаа руки тоглогч ихэд л одоо драфтын тэргуун сонголтыг бодоход жилийн бараг 12-3 сая 14 саяг авч штэ. Тэгэхэд чин тэр хэмжээний цалин зөвхөн руки тоглогчийн авах цалин л эдгээр сэлгээний гарааны үүрний гол авч байгаа. Гэхдээ сая нөгөө Спурсийн дугаар дээр харагдсан шүү дээ. Лук Корнет 10 саяг авч байгаа шүү дээ. Спурсээс. Тэгэхээр одоо Корнеттэй адилхан гэрээг л Макон Ларны Смит одоо нэгэн сэлгээний гол найруулагч, нэг нь гарааны гол хамгаалагч орно авцсан байна. Нейсмитийн тэр гайхалтай шийдэлтүүд ячаар ерөнхийдөө бас финал төрс мөрснийг санаж болно те. Макон л бас сурлууд ямар сайн бэлээ. Тэг ингээд бодохоор Индианагийн гэрээнүүд маш зөв сайн гэрээнүүд. За Индиана Пейсерсийн хувьд энэ улирлын гарааны бүрэлдэхүүн ямар байх вэ гэдгийг бүгдээрээ үргэлжлүүлээ хамтдаа харцгаа. Хэдийгээр Харри Бёртон байхгүй ч гэсэндээ мөн л тун давгүй бүрэлдэхүүн юм шиг надад бас санагдсан. Тойрын хувьд энэ бүрэлдэхүүн дээр ямар хүмүүсттэй байна? Дорнт бүсгийн өрсөлдөөнд, дорнт бүсийн өрсөлдөөнд Индиана Пейсерс хаана хүрэх вэ? Яг гоо Харри Бёртон гэхдээ байхгүй гэдэг нь нэлээд том суртал болох. Ягаад гэхээр одоо энэ Арн Смит, Бенедикт Матурын энэ хоёр тоглогчийн оноо авч байгаа байдлууд бол бас Харри Бёртоноос нэлээд шалтгаалдаг л да. Тэгэхээр Харри Бёртонгүй учраас тэрэнд очих анхаарал бусад тоглогчдод дээр хамгаалалтын анхаарал очно. Ингээ бодохоор бас тийм ч амар үйлрэл байхгүй байх. Харри Бёртон ер нь ямар чухал тоглогч бэ гэдгээ хангалттай харуулчлаа л да. Тэгэхээр нэлээд өгүүлэгдэх байна. Маконл тэр ямар бүрэлдэхүүнтэй байдаг вэ? Маконл Харри Бёртоныг ер нь хэрсэн оруулж чаддаг. Макон сэлгээний тоглогч. Тийм. Уусаа гараанд тоглогч сэлгээний тоглогч гэж бас байдаг үе үед ер нь гараанд бас гарахаараа тоглолт нь унцдаг тоглогчтой байдаг. Тэгэхээр Макон ер нь сэлгээнээс л нөлөө үзүүлдгээр үзүүл явах. Харин би зүгээр энэ жил 40 ажилд арай хүрэхгүй бах. 38 гэсэн ажил байгаа болох. Гэхдээ энэ нь нэг 9-р байраар нэг плейнд өрсөлдөхөд дорн бүстэй хангалттай хожлын тоглолцох баг. Тэгэхээр би бол Индиана Пейсерсыг Бостон Селтиксээс бол илүү хожил аваад плейнд өрсөлдөн гэдэг таамаг байгаа. Энэ дээр бас сэлгээний бүрэлдэхүүн ч гэсэн нөлөө. Сэлгээний бүрэлдэхүүнийг харах юм бол бас муу бүрэлдэхүүн биш байгаа харагдаж байгаа учраас. Тэгээ дээр нь зүгээр энэ үлрэлийн бас зүгээр Индианаас харах ёстой зүйл юу гэхээр Эндрю Нэмпард, Бенедикт Матурн хоёрын амжилттай агсан тоглогчийн төлөө би нэлийн хүчтэй өрсөлдөж магадгүй гэж хувьдаа бодож байгаа. Үлрэлийн статистикээр харах юм бол ялангуяа Эндрю Нэмпардыг би энэ үлрэлд нэг 18-аас дээш оноо үлрэлд дундчлаад 20 онооч магадгүй дундчлаад амжилттай агсан тоглогчид нэлийн хүчтэй өрсөлдөх тоглогчдын нэг байх болов уу гэж хараад байгаа. Тийм Матурын бол зарим тохиолдолд сэлгэнээс заримдаа гараанаас гээл одоо плей-офф эхэлсэн хойно бол нэлээд тэгж өөрчлөгдөж тоглосон шүү дээ. Тэгээд яг тоглолтыг харахаар заримдаа бүр онцгой тоглол 20 оноо аваад за зарим тоглолтын дээр бүр 2-3 хонотож дуусах тохиолдлууд Матурын бас гарч ирсэн. Тэгэхээр бас энэ үлрэл илүү бөмбөгийн эрх мэдэл, товтлогооны эрх мэдэл ирээд эхлэхээр за тэгээ ингээд саяны одоо харагдж байгаа ажилтсан гараанд гараад эхлээд доктортой тоглоод эхлэх юм бол Матурын ч бас үлрэл 20 оноо унжлаад явчих. Хангалттай потенциалтай гэдэг бол өнгөрсөн жилүүдэд харуулсан шүү дээ. Тэгэхээр оноо авалт ер нь довтлогоо бол энэ багийн хувьд нэг тэгж айхтар унахгүй баг. Зүгээр яг багийн нөгөө нэг ерөнхий нэг тоглолтын арга барил Харри Бёртоноос нэлээд шалтгаалдаг болцсон байсан учраас тэрүүгээрээ л нэг жоохон султал нэлээд жоохон гэлтгүй ер нь нэлээд том султал гарч ирэх баг гэж бодож байна да. За тэгвэл сэлгээний бүрэлдэхүүн энэ үлрэл ямар авах боломжтой вэ гэсэн боломжтой тайлбарыг хамтдаа харцгаая. За тэгээд нөгөө л хэд байна да. Тиж Маконл. За тэгээд Johnny Furphy гэж тоглогч өнгөрсөн жил ер нь нэлээд бас гаргаж ашиглаад байсан тоглогч. Тэгээд Obi Toppin. За тэгээд нөгөө л Tony Bradley. Гэхдээ Tony Bradley бол Isaiah Jackson гарч ирэх. Тийм баг Isaiah Jackson гарч ирсэн. Одоо 7 саяын гэрээ хүрсэн. Тэгэхээр яг нь Tony Bradley бол үнэхээр том биетэй. Тэ хитрхи удаан. Одоо Индианаас хэцүү байсан. Яг үлрэлт бол Bradley гэж бол ашиглахгүй. Яг өнгөрсөн жил бас плей-оффт бол яг нэг толцсон. Тийм, одоо плей-офф нөгөө өндөр OKC-гийн эсрэг гэнтер болохоор яг харахгүй нуруу дутаа. Тэгээд хоёр төвийн дагаж тоглохгүй самбартаа дутаадсан учраас тийм зүйл төсөөлөгдөжсэн. Үлрэлт бол нөгөө баг болгон дээр ингээд дараалсан тоглолт орохгүй өөр тоглолтууд ороод учраас ерөнхий тоглолтоор явдаг шүү дээ. Үлрэлт плей-офф хоёр өөр тийм эсрэг удаа зориулсан үйлдэлүүдийг аль болох баг гэдэг. Тэгэхээр Bradley үлрэлт бол хэдий их ашиглахгүй. Харин Ben Shepherd солилцоогоор ирсэн тийм. Одоо биш юугаар шүү дээ. Анхны драфтын сонголт. Тэр чинь нөгөө Хьюстонх чи Рид Шепард. Энэ чинь Ben Shepherd. Би тэгвэл андуурсан. Тийм ээ. Сайн
Бен Шипертийн царай байх шиг харагдах шиг болохоор гайхлаа. Солилцоор ирсэн болов гэж бодлоо шүү дээ. За Шепертийн хувьд бас ер нь тоглолтын Нембардтайгаа их төсдөө шүү дээ. Яг талбай дээр байгаа баг дугаар нь хорилцоо болохоор ялахад хэцүү юм шиг байгаа гэдэг. Шеперд бол бас оноо авах чиглэлийн тоглогч. Тэгэхээр ерөнхийдөө Индианад хамгаалтанд бас сайн тоглож. Тийм, хамгаалтанд ер нь Нембард, Шеперд хоёр айл нь ч гарсан болчиход идэг. Бүсийн финал хүрдэг хоёр үлрэлт хоёуланд нь ер нь бол зүгээр яг тогтмол олон минут тоглоогүй ч гэсэн талбай дээр байх хугацаанд өөрийнхөө гүйцэтгэсэн юм ургийн тоглогч. За тэгээ Индиана Пейсерсийн энэ улирлын амжилтыг өнгөрсөн улирлын амжилтыг холбох ёстой ирэх юм бол яахаар Рик Карлайл байсан. За түүний мөн л энэ улирал дахин Индиана Пейсерсийн дасгалжуулагчаар ажиллах бол энэ бас магадгүй тэдний улирлын хамгийн сайн мэдээлүүдийн нэг юм болов уу гэж харж байна. Рик Карлайл байгаа тохиолдолд Индиана Пейсерсийн гэсэн хэрэгцээ. Тийм, Индианагийн лидер юу бол ер нь Карлайл л та. Тэгээд гол нь туслахаар нь яг хамгаалтан дээр нэг олчиж Ллойд Пирс гэж байна. Бас Жим Бойл нь байна. За тэгээд бидний одоо 2000-аад оны зунд үед мэдчихсэн тоглолт үзчихсэн хүмүүс бол одоо Нью-Орлеанс Пеликанс-ийн багуудад тоглож ирсэн. Даниэро Парго гэж бас их нуулаг ийм хамгаалагчийн байрал тоглолтод тоглож байсан. Пейсерсийн тоглогчдын шийдэл сайжирдаг магадгүй Парготой холбоотой ч юм байна. Их гоё өсөлттэй тоглолт тоглож байсан шүү дээ. Оби тоглолт шийдэлтэй яаж сайжирлаа нэрхтэй харьцуулаад. Ер нь тэгээд Карлайл засгажуулагч одоо яг орчин цагийн сагсан бөмбөгийг яг нөгөө Карлайлын арга барил одоогийн сагсан бөмбөгт яг гоё зохицоод ах шиг байна л да. Одоо 2011 он дансыг удирдах байхдаа бас нэг тийм чөлөөтэй бага тоглуулж ерөнхийдөө тэр нь бас амжилттай хэрэгжиж авраг болж исэн ийм засгажуулагч. Тэгээд одоо яг энэ Халибертон шиг холбогчтой, тухайн Джейсон Кид шиг холбогчтой ч гэдэг юм уу. Ер нь энэ Карлайлын арга барилд холбон тоглогч нь маш чухал байгаад байна л та. Тэгэхээр одоо гол нь тэр холбогч нь энэ үйлрэлд байхгүй учраас тэрэн дээр л жоохон эргэлзээд үрж байна. Түүнээс Карлайл засгажуулагчийн энэ легаси бол угаасаа өөрийгөө хангалттай нотолцсон засгажуулагч. Учраас лигт бол бас ховорхон л багуудын бас багтаа байхыг хүсгэл ховор засгажуулагчтай нэг яа харахгүй юм уу. За Рик Карлайлын арга барилд холбон тоглогчийн үр өгөр бол маш өндөр гэдгийг сая Нямбаяр онцолж байна. Тэгвэл Индиана Пейсерсийн хувьд ирээдүйс хэрэгэн босголтын талаар үргэлжлүүлээд хамтдаа ярилцъя гэж бодож байна. За энэ жил завсарлага авч байгаа юм бол тэд хизээ дахин өрсөлдөөнд орж ирэх боломжтой гэж харж байна. Халибертон эрүүл болоод тэгэл ороод ирэх баг. Тэр үед нь гэхдээ бас түүний байрлал дутуу байгаа тийм. Тэгээ яхад чи одоо тэгээд хүчүүл боломжтой гэж бодож байна. Одоо энэ J half за тэгээд Isaiah Jackson гэдэг ч юм уу эдгээр тоглогчд бол нэг тийм зүгээр богино хугацааны л зүйл шүү дээ. Тэрс урт хугацаанд бол тэд мэдгүй одоо магадгүй драфтаар ч юм уу те эсвэл нэг солилцоогоор түүний тоглогч олоод ирж бас болох байх. Яг одоо Индиана Пейсерсийн нөхцөлийг сэргээн босголт гэж нэрлэхгүй л дээ. Тэгээ одоо явсан өөрчлөлт ер нь ганцхан түүний тоглогч нь жишээ нь багийг орхисон байна шүү дээ. Финалцсан. Тэгээ тэр бүрэлдэхүүн гол нь 26-аас 27 оны гэрээтэй тоглогчтой хаа бүгдээрээ л байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо сэргээн босголт зүгээр л гэмтлийн асуудлаас л нэг үлрэл хүнд байдалд орж байгаа. Тэгээд багийнхаа лидерийг хүлээж байгаа юм л бүрэлдэхүүн байна гэж байна. Тэгээ ер нь явандаа одоо сүүлийн үед яригдж байгаа зүйл гэсэн багийнхаа хамгийн өндөр цалинтай хоёр тоглогчийн нэг болох Паскал Сиакамыг ч гэсэн солилцооны гол ассет болгож ашиглаж бас болох юм. Гэхдээ яг энэ бүрэлдэхүүн Халибертийн ямар формтой ирэх үү? Тэгээ яг энэ бүрэлдэхүүн удасчих болчих гээд байна. Тэгээ удаад 2 жилийн дараа гэхэд дахиад амжилттай давтна гэдэг маш хэцүү л дээ. Ер нь бол Индианагийн яг энэ бүрэлдэхүүний ирэх үе дахиад энэ амжилттай давтна гэж асуугаад Халибертийг имтлэхгүйсэн ч хэцүү. Би бол дахиад л тутамлж байгаа. Тийм ер нь бол Баруун Ахилийн шүрмсөө тасалсан. Тэгээд энэ оошноос буцаж ирээд буцаад яг хуучин шиг онцлол яг өнгөрсөн улирлын Халибертон харагдах уу гэдэг нь бас асуултын тэмдэг хэвээрэн тийм ээ. За тулгагийн хувьд 40 хожуулт хүрэхгүй. Гэхдээ Boston Celtics-ээс бол энэ улирал илүү байна гэдгийг онцлсан. За Нямбаяр харин Индиана Пейсерсийг хэдэн хожуулт хүрнэ гэж бодож байна. би ер нь бас яг дорн бүсийн баг учраас нэг 40 хожиллол авах болов. Гэтэ ер нь бас нэлээд хэцүү байгаа. Ягаад тэгэхээр түрүүнээс хойш ер нь хэлээд байгаа. Халибертон л байхгүй бол энэ багийн нөгөө тоглолт чинь тэр чигтээ бас нэг өөр болоод явцдаг учраас тэгээд Төрнөргүй Халибертонгүү гэхээр ер нь бол найдахад нэлээд хэцүү л болчиход байгаа юм л да. Тэгэхээр нэг за нэг 35 хожил ч юм уу 35-аас 40 хожил дээдлэн л 40 хожил авах болов гэж
бодож байна. Удирдал эхлэхээр л харъя да. За тэгээд энэ багийн амжилт тэр чигтээ Халибертны гэмтлээс шалтгаалаад үнсгэлжингийн үлгэр энэ үлрэл хараахан үргэлжлэхгүй гэдгийн бас жишээ болж гинэ үү гэж харж байна. Ямар ч тач тэд энэ үлрэл завсарлага авахар шийдсэнийг бол өнөөдрийн 30 ба 30 өдөр нэвтрүүлэгт хангалттай онцлсан болов уу гэж харлаа. Ингээд үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлгийн энд хүрээд өндөрлүүлээ. Нэвтрүүлгийн платониум ивент тэтгэгч сайн сайхныг санхүүжүүлэн Голомт банк дараагийн дугаараар уулзцгаая. Баяр та үзэгчдээ. Баяр таа үзэгчдээ. This is Paige Becker. It's time for you to be the best with my team. Let's go. Give it all I got, then I'ma give some more. It's giving. Push it past the limit, cause I'm built to score.